Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 103 жилийн ойгоор нийслэл Улаанбаатар хот 4 жилийн хугацаанд өнгө төрхөө мянган сэтгүүлчдэд танилцууллаа. Авилгаас ангид хөгжих зорилт дэвшүүлсэн өнөөгийн Улаанбаатар нээлттэй ил тод байдлыг хангаж, иргэдтэйгээ зөвлөс шийдвэр гаргадаг болсон бололтой хотын дарга юуны сэтгүүлчдэд дахин сануулгыг хүслээ. Өнөөдрийн уулзалтын нэрч мөн ил тод нээлттэй Улаанбаатар мянган сэтгүүлчийн форум нэртэй болсон юм. Улаанбаатарт буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 100-аас давсан. Мэдээллийн их хуурхай болсон Улаанбаатар өөрөө сэтгүүл зүй болсныг энэхүү форумыг зохион байгуулсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ларид Га тавьсан илтгэлдээ тодтогсон юм. Ингэж хэлэх болсон учир нь сэтгүүл зүй бол иргэдийн мэдэх хэрэг. Тиймээс Улаанбаатарын үйл амьдрал тэр чигтээ мэдээлэл гэдэг утгаар энд цугласан сэтгүүлчдийг Улаанбаатарын сэтгүүл зүйн түүхийг бичилцэж байна гэсэн юм.